За хай манайхаа бүгдээрээ сайн уу? Энэ удаагийн Dragon Vlog-то давтамаар л миний влог өнөөдөр ийм 5 кг чэжүү арлын жүржээр эхэлж байна. Та нар нөгөө амьдрал чамд жүрж бэлгэлэхэд гэж Солонгосын драм дээрээс ер нь яг чэжүү арлын талаар Солонгосын чэжүү арлын талаар мэдээлэл авсан багтаа монголчууд нөгөө чэжүү рүү визгүй зорчиж аялдаг гэд бас тэглэн штэ. Тэгээ энэ удаад надаа ингээд 5 кг жүрж бэлгэнд ирсэн байна. Би чэжүү арал дээр гадаад оюутнууд сурдаг гэж ер нь ерөөсө бодож байгаагүй юм билээ. Тэгсэн чинь саяхан над руу фэйсбүүкээр нэг залуу холбогдоод Монгол залуу холбогдоод "Сайн байна уу? Би ингээд чэжүүд сурдаг оюутан байгаамаа. Тэгээд миний хийдэг ажил болохоор ингээд чэжүүгээс ингээд жүрж зардаг ийм ажил ингээд би хийдгээ. Тэгээд би танд ингээд өөрийнхөө зардаг байгууллагынхаа энэ жүржнээс ингээд явуулъя. Та хүмүүст ингээд мэдээлэл хүргээд өгч болох уу гэд. Тэгээ би бодсон байхгүй. За нэрэн л энэ хүүхэд чинь энэ жүржээ зарж иж бас сургалтынхаа төлбөрийг олно, байраа олно, байрныхаа төлбөрийг олно гэд яг л өөрийнх нь хийдэг ажил юм чинь өөрийнхөө Facebook, Instagram өнөр нь ямар гоё юм бэ? Яг өөрийнхөө нөгөө Facebook, Instagram дээр байдаг Солонгост амьдардаг хүмүүстэй гоё хуваалцъя гэж бодоод тэгээд би зөвшөөрсөн байгаа. Тэгээ энэ болохоор Монгол руу явуулах ерөнхийдөө боломжгүй юм билээ. Тэгэхээр Солонгост амьдарч байгаа энэ бичлэгийг үзэж байгаа Солонгост амьдарч байгаа хүмүүс байх юм бол бас нэг Монгол хүүхдийн яг ажлыг нь дэмжиж тэгээд энэ шинэ жилээр манайхаа жүрж захиалаад мандрин захиалаад ажлыг нь дэмжээрэй. Би холбогдох хуцсныхаа дугаарыг энэ доор оруулчихъя. Өнөөдөр 4 дахь өдөр 12 сарын 18-ны өдөр болж байна. Hi vlog. Одоо цаг үедээ яг 10 цаг болж байгаа заяа. Өнөөдөр сая өнгөрсөн 12 сарын 16-нд манай найзын төрсөн өдөр болоод гэтээ уулзааг байхгүй юу. Тэгээ өнөөдөр өөрийнхөө найзуудыг цуглуулж жижигхэн парти маягийн төрсөн өдрийн үдэшлэг хийнэ гэсэн. Тэгээд би бол бэлгийг авсан байхгүй юу. Зөв шууд онлайнаар захиалаад авцсан. Одоо яах гэж байгаа вэ гэхээр цэцгийн дэлгүүр орох гэж байна. Тэгээ өнөөдөр би орой төрсөн өдрийн партинд явах ч гэсэндээ надад хийх юм ер нь нэлээдгүй их байгаа болохоор ер нь ингэж эрт гарч ирсэн. Тэгээд манай хуурай дүү одоо намайг хүлээж байгаа Зара дээр өнөөдөр 12 сарын 18-нд бас Зарагийн хямдралын өдөр. Тэгээ бас яг бит хоёр ганц юм аятайхан хямдарсан байвал авчия гэж бодоод айгүй хоббитай. Хүн өдөр ирж болно шүү дээ тий. Ерөөсө тэгэх юм байхгүй. Бараг дэлгүүр нь онгоогүй зүгээр шууд ирж байгаа байхгүй юу. Би таш орж үзье да. Би юу өмсөж гарч ирсэн бэ? Ийм өмдтэй. Ийм тавчигтай. Оо. Тэ энэгээ өмсө гараад ирсэн байна. Уусаа гадаа гоё нөө. Тэгэхээр нэг ингээл өмсө гараад ирсэн. Одоо харин би кофе юмар байна. Кофе уух жоох те. Өнөөдөр би нэг л сонирн байгаад ах юм. Байсаа гэдэг нөгөө ингээд огоод ах юм. Ингээ огоод. Яасан бол доо. Урчин хотод гэсэн их тавгүй онцчтэй хөрхий. За Зара дээр ч хэлээ. Энд чин Зара дэлгүүр нэгдэд 10 минут болж байгаа шүү дээ. Одоо 10 цаг 10 минут болж байгаа байхгүй юу? Тэгэхэд л битүү хүмүүс ороод ирсэн байна. Амар. Влогоо бичиж чадсангүй дэлгүүр хийсээр байгаа. Дэлгүүрт нэг амар олон хүн байсан болохоор би Зараас нэг хямдарсан 4 шиг юм авах гэж байгаа. Тэгээд хоёрыг нь болоод яг хоёрыг нь лавлаа. Яг хэрэгтэй гэсэн юм аа. Тооцоолж аваад шуналтахгүйгээр тэгээд энэ Монгол руу явуулах нэг юм өнөртөө ус захиалгаар авсан. Орой төрсөн өдөртөө авч очих баглаа цэцгээ авсан. Тэгээ энэ цэцгийг болохоор би өөрөө гэртээ очиж аваад боох байхгүй юу. Тийм болохоор боолгоогүй. Тэгээ зүгээр шууд ингээд авцсан. Кофе уух гэж байна би. Өглөө юмнуудаа авцсан. Тэгээд гэртээ очоод юмнуудаа тавьсан. Цэцгээ усан тэгээд тавьсан. Тэгээ гэрийнхаа тавилгыг өөрчилсөн. Бас би угаалгах хийсэн заяа. Тэгээд одоо энд 4 цагаас би нэг газартай хамтарч ажиллаж байгаа. Тэр газар дээр ирээд танилцуулга хийх гээд ирсэн байна. Тэгээд ер нь гэртээ очиод байж байгаа л хувцас өмсөж бэлдээл. Төрсөн өдрийн маань яг урилга парти нь болохоор 10 цагт гисэн байсан. Нилээ орой эхэлж байгаа. Ихтэй яах те. Тэгэл нэг тийм байна. Би энэ гадуурх одоо энэ өмссөн байгаа энэ гадуурх энэ цэнхрийгээ өнөөдөр Зарагаас авсан байхгүй юу? Нэг өмдтэй хамт. Нэмэлтээр би 2 цамц авах гэж байсан. Нэгийг нь би дараа сард Филиппин явахтаа өмснө гэж бодоод нөгөөх нь болохоор нэг юм аймаг гой залуулаг харагдаад дээвэр нь ингээд нэг саарл пижак, хар пижак өмсчих юм бол бүр үнэн кул харагдахаар цамц байсан. Дааш тэгээд оюутан хөхд нөө мөнгөндөө 감사합니다. Оюутан хөхд нөө мөнгөндөө тааруулж амьдрах хэрэгтэй би. Нэг цагийн ажил хийгээд олсон эдэн төгрөгөөр сагсуураад ээжиж болохгүй. Эд материал яах вэ?
Мөнгө нэвэл хизээч авч болно. Эрдэм мэддэгтэл шон гэж байгаа штэ. Юу лээ? Эдэр биш, эрдмээр бие чим хөөхтүүдээ. За одоо надад гэрээсээ гарахад нэг 30-аад минутын зай байна уу? Тэр хугацаанд газ баглаага боочоод тэгээд гэрээсээ гарцгаая. Би ийм ягаан өнгийн цэцэг нөө төрс өдрийн эзэндээ өөрөө баглаага боож өгье гэж дод ийм улаан өнгийн башир хоёр авсан. 10 жилд нөгөө уугнаа найз маань намайг цэцгийн дэлгүүрийн ажилд хөтөлж оруулаад тэгээд би чинь цэцгийн дэлгүүрт ажиллаад цэцэгт нэлээд дурлсан. Нэлээд одоо ер нь жоохон ирээдүйд жоохон насмаас яваад ер нь жоохон тогтож амьдрах юм бол цэцгийн дэлгүүрийн бизнестэй болъё гэдэг юм мөрөөдөлтэй болсон заяа. Намайг цэцгийн дэлгүүрт ажилладаг байхад хүмүүс ингээд манай цэцгийн дэлгүүр дээр ирчээд уучлаарай худалдагч нь хаана байгаа нөгөө тухайд эрэгтэй хүүхэд нөгөө цэцэг боогод ч юм уу эрэгтэй хүүхдийг цэцгийн дэлгүүрт ажиллана гэдгийг талаар хэр орогтой хүмүүс мэдэхгүй ер нь эрэгтэй хүн чинь нэг цэцэг мэцэг боогод авахгүй жоохон ив хавгүй гэдэг ойлголттой байгаа штэ тий. Тэгээд хүмүүс намайг чи эрэгтэй хүүхэд цэцгийн дэлгүүрт ажилладаг юм уу гэдээ ингээд тэгдэг байсан. Гэтэ нэг тийм одоо үл ойшоох ч юм уу тиймэрхүү янзаар бол хэлдэггүй байсан л да зүгээр ямар хөөрхийн ямар гоё юм бэ гэдэг тийм өнгө аясаар надад хэлдэг байсан. Тэгээ яг нөгөө цаасаа авах гэжсэн чи яг миний хүсэжсэн цаас миний хүсэжсэн тууцны хоёр өнгө байгаагүй. Гэхдээ яг нөгөө ийм цэнхэр өнгийн цаас авцсан. Угаасаа цэнхэр өнгө дээр цэцэг маа жоохон тодорч гарч ирэх байх гэж бодоод тэгээд зүгээр цаастайгаа уусгаад ийм ягаа бишээ цэнхэр өнгийн бас тууз авцсан. Голлож нэг цэцэг авчаад тэгээд нөгөө энэ өнгийн цаасаа ашиглаад цэцгээ ингээд гоё том боохын тулд өнгийн цаасаа ашиглаад голд нь ингээд жирэглээд өгчин. Тэгээд би ер нь цэцгийг жоохон дээгүүр ингэж боодгийн. Тэгээд ингээд доошоо сагсаалгаад за тэгээ боогод эхлэе. Ютач боож дуусныхаа дараа харцгаая. За баларсаа өстой 4 жил цэцэг боогоогүй маань яг мэдрэгдэж байна. Би ч одоо баг худалчунд баг 5 жилийн өмнө цэцэг боодог байлаа штэ. Одоо нэг уугнаа найз маань намайг өстой ингэж цэцэг боож байгааг харсан бол хүүшээ гант өсө чи одоо юу болж гинэ гэд загнах байсан бах та. Яа харахгүй төсөөрчт юм байна. Би ч бүр айгүй өөртөө амар ихтгэлтэй. Би угаасаа л боочих байхаа гэж бодсон чинь хүн гэдэг чинь төсөөрчтэй мэн нөгөө ээжүүд яг тэгдэж штэ те нэг хол зайтай төрч яна цэцэг хуглаа хийцэн. Хол зайтай төрчхөөр нэг ээжүүд нэг хамгийн бага хүүхд мөхтөр нэлээд төсөөрсөн байгаа гэдэг штэ те. Тэрэн шиг л байна ерөөс. Төрс өдөр манай 10 цагаас эхэлнэ. Бит хоёр төрүүлж ирээд ингээд ширээнүүдэд чимэглээд тайзаа чимэглээд одоо зураг авах гэж хүмүүс ирэхээс өмнө энэ ингээд миний болсон баглаа цэцэг. 22 нас. Сайхан нас. Ахын нас энэ насыг дайрч дайрч явсан. Хай манайхаа би Сөүлд ирсэн байна. Одоо цаг 3 цаг 7 минут болж байна. Хагас өдөр яагаад Сөүлд ирсэн бэ гэдэг нь миний нэг таньдаг хүмүүс одоо Солонгост бизнес эрхэлдэг үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагын хүмүүс маань цөөн хүнтэй ингээд шинэ жилийн яг одоо шинэ жил гэж хэлэх цаашаа ер нь бол цөөн хүнтэй арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэдэг. Миний юм ус ингээд илүү гараад ирсэн. Эндээ би болоод амар стресстэй. Энэ талаас ингээд харахаар яг ингээд харлаад харагдахгүй. Энэ талаас ингээд харахаар ингээд харагдаад байгаа. Тэгээд тэр хүмүүс маань нөгөө хөтөлгөө хэрэгтэй мэдээж ямар нэгэн үйл ажиллагааг хөтөлж авч явах хүн чиглүүлэх хүн хэрэгтэй гэд уг нь өөр хүн байсан ч гэсэндээ тэр хүн нь юу яцсан гэсэн. Үйл ажиллагаа дахиад давхцаад тэгээ болцсон гэд тэгээ намайг хөтлөөд ингээд жоохон чиглүүлээд нэг 3-4 цаг бидрийг ингээд жоохон чиглүүлээд өгч чадахгүй гэд. Тэгээ би одоо Сөүлд ирсэн байна. Үйл ажиллагаанд 7 цагаас эхэлнэ. Намайг 4 цагт ирээрэй гэсэн. Тэгээ яхаарахгүй нөө бас хөтөлбөрийн үйл ажиллагаагаа ярилцах учраас эрт ирээрэй гэж хэлсэн байх. Тэгээд би бас ганцаараа биш бархсааг дуудцсан. Угаасаа бархсаг гэжтэй хийх юм байхгүй юм чинь. Хүрээд ир гэж хэлээд бархсааг дуудцсан. Тэгээ өнөөдөр бархсаанд очих нь бах оройтх юм бол тийм л байна да. Тэгээ одоо би юмнуудаа бас жоохон зэгцэлэх гээд би ерөөсөө өмнө нь юм хөтөлж үзэж байгаагүй байхгүй юу. Тийм болохоор жоохон сандраад яг яах уу, яад юм бол ийхүү гэл юмнууд жоохон бодоод л байна. Юутач өөрийнхөө гэсэн юмнуудыг бэлтжээд тэгээ уулзцгаая. Бүгдрээ сайн уу? Өнөөдөр барсаг ганаа хоёр хөтөлгөө хийгч байна. Самацно манайхаа 2026 онд эрүүлийн хаз жаргалтай маанаас тэр аимсан сольж байна шүү дээ. Би жоохон ингээ хаач. Аимсан сольж байгаа нөгөө аимсан жоохон гутлынхан дээр гарч ирээд байгаа болохоор цагаан өнгийн аимсаа хар өнгийн аимсаар сольж өмсөж байна. За өнөөдөр ганагийн хувьд анх удаа хөтөлгөө хийж байгаа. Барсаа бол яг Монгол хөтөлгөө
хэд хийж исэн. За тэгээд анхны хөтөлбөр их сэтгэл яваа. Энэ миний ингээд нөгөө миний анхны хөдөлгөөн байгаа. Тэгээд би нөгөө анхудаага хөтөлж байгаа өмнө ямар ч хөтөлжсэн туршлага байхгүй болохоор шууд Барсаг чи эргээ хилцээ. Тэгээд Барсаа намайг ерөөхдөө бол өнөөдөр хөтөлгөөн дээр хөтөлж авч явна. Тийм тэгэхээр одоо би влог нь хөтөлж явна. Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо цаглашгүй их амжилт бүтээлэр өгдөж он цагийн тооллоор учран зодгож байгаа шинэ жилээ од хиймэртэй угтаараа хэмээн од хиймэртэй угтаараа орчтонд аз жаргал гэж байдаг бол оргилдны хүрээрээ сэтгэлээр дулаан итгэлээр дүрэн шинэ жилийн галатон баярын мэндийг хүргэж байна гэдэг хөшөөж байгаа. Сайн байна хүмүүс маань капитанараа. Сайхан өрөөнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ хүү чи минийг дэвшүүлье. Мөн та бүхэндээ шинэ жилийн галалуу мэндийг дээлж нөрөнд дэвшүүлье. Өнөөдрийн үйл ажиллагаанд маань оролцож байгаа албан байгууллага хамт олныг танилцуулах зүйтэй болов гэж бодож байна. Мэдээж нэгний аль хэдийн мэддэг болсон хүмүүс байгаа бол анх уулзаж байгаа хүмүүс ч гэсэн нэлээдгүй харагдана. Гэт тэнгууд Барсаа шууд Би цаг өөр мэдээ өгч юм байна. Одоо тийх байна. Нуус зааж хараа. Чөлөөд яа. Харагдана. Хийж явах юм шүү заяа. Хийж аав шиг. Хийж аа. Өнөөдрийн үйл ажиллагаанд маань оролцож байгаа албан байгууллага хамт олныг танилцуулах зүйтэй болов гэж бодож байна манайхаа. Мэдээж нэгнээ аль хэдийн мэддэг болсон хүмүүс байгаа бол анхудаа уулзж байгаа хүмүүс ч гэсэн энд нэлээдгүй байгаа шүү дээ. За тэгэхээр ихний байгууллага бүхэнд танилцуулъя. За энэ бол Солонгос улстай. Алчи нөө. Чанартай хайрсан бүсгүй. За тэгээд дараа дараагийн газрууд холбогдох бол над руу холбогдоорой. Би менежерний. За. Тэгээд Манайхаас дундуур нь харуулъя. Цаглашгүй амжилт бүтээлэр өгдөж он цагийн тооллоор учран зодгож байгаа шинжилгээ одоо хиймэртэй угтаарай. Орчтонд аз жаргал гэж байдаг бол оргилдны хүрээрээ сэтгэлээр дулаан итгэлээр дүрэн шинэ жилийн галатон баярын мэндийг хүргэж байна. Сайн хүмүүс маань танилцлаарай. Энэ бүтээгт нурж өгсөн та бүхэндээ энэ хүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Мөн та бүхэндээ шинэ жилийн галалуу мэндийг өдөр нөрөнд дэвшүүлж байна. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд маань оролцож байгаа албан байгууллагуудаа танилцуулах зүй ёсны хэрэг болов гэж бодож байна. За тэгэхээр Барсаа ихнийхээ албан байгууллагыг танилцуулъя. Мөн салоны үндсэн бүсгүйч та бүхний өрөөсөн ирсэн байна. Хүлээн авах уу? Үндсэн бүсгүйчүүдтэй халуун адаг ташлалтаа баяр хүргэе. Манай хоёр өөрсдөө яг одоогоор байхгүй байх ч гэсэн тий. За тэр үүдээс орж ирж байна. Орж ирж байна. Ядсан гоо гэсэнтэй юм хтэй. За та бүхэн ирвэ чанартай ирүүл өнгөлөг маш гайхалтай бодлыг хүсэж байгаа бол энэ бүх газар өрөөсөлийг хүсэж байна. Дараагийн байгууллагууд Солонгос улс мөн гоо сайхны үйл ажиллагааг явуулж байгаа. Скинко салоны хамт олон үргэлжлүүлсэн байна. Хүлээн авах. За тэгэхээр манайхаа үлдсэн хүмүүсээ ийхээс өмнө бүгдээрээ гоё ширээ дээр гоё шахаа сууч яах вэ? Анхны хөтлөө гэдэг чинь амар их ур чадвар шаарддаг юм байна. Ер нь бараг ингээд нэг ширээнээс нэг хүн үг хэлэхэд тэр хүний үгэн дээр дөрөөлж тэр уур амьсгалыг одоо бий болгох гэх мэтчлээ ингээд юм нарийн детальтай зүйлүүд бас их хэрэг болт юм дээ. Барсаг дуудсан. Тэр Барсаа бараг Солонгост ирсэн маш их баярлаж байна. Тэгээд ихт хоёр хөтлөөл явж байна да. Одоо нэг цагийн ажил бас байна. Одоо ингэж 8:50 болж ирэх хэр чинь хамгийн гол нь хүмүүсийн одоо жоохон шахаад уулгая. Ер нь хүмүүсийн уур амьсгалыг босгоно гэдэг чинь ерөөсөө уултан дээр шалтгаалт юм байна. Тэгэхээр та нар ч гэсэн энд очихороо сайхан уугаарай. Тэгвэл цаанасаа халаа явчихна. Би бүр ингэж нөгөө сандраад хоёр хацар маань халууд үгээд л байна. Тэгэл гэрлийн дор нэг халууд үгээд л батганы минь соривнууд тодроод л явж байгаа бах та. За баярлалаа. Барсаагаал додно да. Яна. Дараагийн хөтлөө орж ирвэл яах вэ гэнэ барсаагаал додно да. Хүүе дуудаарай. Барсааг дуудаад тэр мөнгө хуваагаад авчин дээ. Тэгэл болоо. Бид хоёр бас хамгийн гол нь тухайн байгууллагуудаа маш сайн ажиллана. Тэгээ аль хэр хэмжээний төсөвтэй байна. Эхлээд тухайн байгууллагынхаа бас төсвийг нь харна. Бас энэ тэндэд нөгөө инфлюенсерүүд шиг одоо нэг юм өөртөө амар итгээд өндөр үн хэлэхгүйгээр бас нэг те нөгөө талдаа ашигтай, надад ашигтай, нөгөө талдаа хохирлгүй, надад хохирлгүй ийм байдлыг би ер нь бол энэ нийгэмд эрхэмлж явдаг. Найс нь Монгол 500 мянгаар хэлдэг гэсэн. 500 мянга төгрөг. Тэгэхээр чи тэгээд яг л байгаа те. Сайн баас.
Тийм байна. За ингээ гигэн сайхан өглөөний мэнд манайхаа. Өчигдөр бид гурав шинэ жилээ хөтөлчөөл тэгэл цаашаа яваагүй хөтөлчөө шууд гараад ирсэн те. Гарч ирээл юу ягаал хамгийн сүүлийн автобусанд суугаад манайхаа жоохон хоол байсан 2 цаг явж ирсэн автобусаар 3 дамжаад тэгээд бараг 2 болж яваад гэжтэй орж ирсэн те. 11:30 болж байхад 30:40 болж байхад шинэ жил болсон газараасаа хөдлөөл тэгээ ер нь бол 1:40 50 болж байхад л ирсэн те бид гурав. Тэгээ одоо бид гурав бас гадуур гарах гэж байна. Одоо би үсээ янзлна. За энэнгээс хэвлэлээ хэрэгчлээ. Суваагийн өглөө хийж байгаа өглөөний хоол. Одоо өглөө 9 цаг болж байна. Бид гурав сая 8:00 болсон. Ингээ сайхан өндөг шарсан байна. Хоттой ирсэн миний ажил амьдрал үргэлжлээд л явж байна. Монголоос манай нэг найз өнөштэй ус захиалаад тэгээ өнөштэй усныг нь одоо Монгол руу хөргөж өгөх гээд каргонд тавьж явуулах гээд тэгээ би бас өөрийнхөө дээлийг одоо энэ дээл маань одоо ер нь 4-5 жил болж байгаа юм дээл байгаа байхгүй юу. Тэгээд би өнөөдрийг хүртэл хугацаанд Солонгост дээл ойдог хүн Монгол хүн байдаг гэж ерөөсөө мдээгүй. Тэгээ эртдээ шинэ жилийн үйл ажиллагаан дээр нэг эмэгтэйтэй танилцаад нэг дээл ойдог гэдгийг нь мэдээд тэгээд өөрийнхөө энэ дээлийг явуулаад та миний дээлийн сарцмаар аваад над би энэ жилийнхаа цагаан сараар шинэ дээл хийлгэж авах гэж байгаа. Захиалга өгж байгаа гэсэн үг. Тэгээд өөрийнхөө дээлийг бас явуулах гэж байна. Гоё яана. Өстой гоё. За би ингээ юу яла. Энэ бичлэгээр ингээд энэ влогоо ингээд дуусгалаа манайхаа. Одоо болохоор би Скин хот дээр бид хоёр нөө шинэ дээл хийлгэх гээ. Тэгээд дээлнийхаа өнгийг ямар байна гэд би 3 жилийн өмнө өнгөө тодорхойлуулсан байхгүй. Тэгэхээр тэрэн дээр хаврын лайт гэж гарч ижсэн байхгүй. Баярлалаа. Шинэ ингээд Скин хот дээр ирэхэд надад ингээд кофе яриад миний араас ингээд гөөж идэв ш дээрээсээ. Тэгж гарч ижсэн байхгүй юу. Одоо хаврын лайт үнэн байна уу, худлаа байна уу, хിവэрэ байна уу, өөрчлөгдсөн байна уу гэдгийг хайлаа шалгах. Тэгээд дээлнийхээ өнгийг цайлах гээд. Энэ нь хувийн өөрчлөгдөхгүй юу? Би за хоёлаа үзье. Зөөч гэсэн үзье манайхаа. Тэгээ би багсаагт очиж хоол иднэ. Яа одоо угсаа оройн уулзалт байхгүй хийх юм байхгүй юм чи. Гэхдээ хүн гэртээ очиод амарч олноо тий. Айл хийсээ гадуур явъя л гэдэх ерөөсөө. За манайхан тэгээ дараагийн влогтой уулзцаа баяр та.